Мемнүүд. Тэдэнд дургүй хэн байх вүлээ? Хачин зургнаас эхлээд нийгмийн сүлжээний хошигноос хүртэл хүн бүр өөрт таалагдах зүйлээ тэндээс олдог. Гэхдээ мемнүүд дээр ихэвчлэн бодит хүмүүс дүрслэгдсэн байдгийг бид их ихтэй мартчихдаг. Мем босно гэдэг ямар байдаг вэ? Ер нь яаж яваад мем болдог юм бол? Мөн мем болсны дараа амьдралд юу тохиолддог вэ? Алдартай мемнүүдийн тэр үеийн болон одоогийн дөр төрхтэй болон түүхтэй танилццгаая. 7 дугаар сарын 3-ны өдөр хөл бөмбөгийн дэлхийн авраг шалгаруулах тэмцээн. Энэ өдөр Португал болон Хорватын шигшээ багуудын галгарсан тоглолтоо биднийг хүлээж байна. Та энэ тоглолтыг олон улсын спортын компанитай хамтран үзэх боломжтой. Хэрвээ 18-наас хүрсэн бол бичлэгийн доор байршуулсан холбоосоор ороод манай сувгийн S-Facts урамшууллын кодыг оруулаад урамшуулсаа шууд аваарай. Бүтэжгүй Брайан 2012 он руу буцаж очие. Та сошиал сүлжээний хүмүүсийг шоолж инээдэг байсан ч дотроо дэлхийн төгсгөл үнэхээр босох гэж байна хэмээн нууцхан итгэж байсан биз. Магадгүй тэр үед та Кайл Кревний 2005 оны сургуулийн зургийг буюу Бүтэжгүй Брайаныг анх удаа харсан байх. Энэ бол шүдэндээ аппараттай үргэлж ичхэвтэр нөхцөлд байдалд орж байдаг өсвөр насны хүүгийн мем юм. Жишээ нь өөрөө үйлчлэг зохион байгуулсан ч урилд аваагүй гэх мэт. Хэдийгээр энэ мем бүтэхгүй аимшигтай нөхцөл байдлуудыг харуулдагч бодит амьдрал дээр Кайл маш сайн хошин мэдрэмжтэй нэгэн. Тэр анхнаасаа л тоглоом хийх дуртай хөгжилтэй нэгэн байсан бөгөөд сургуулийн цомогтой зориулж ийм тэнэг инэмсэглэлээр зориуд зураг хуулжээ. Гэвч энэ бүтэхгүй хөрөг зураг нь ирээдүйд хамгийн алдартай мемнүүдийн нэг болох Брайаныг төрүүлэн чинээд зөөдлөөч үгүй үзье. Уг зургийг авахснаас хойш 7 жилийн дараа буюу 2012 онд Кайлийн найз Йен Дэвис энэ зургаар мем хийж Reddit дээр байршуулжээ. Тэрээр найзынхаа зургаар бүтэхгүй залуугийн дүрийг зохиосон бөгөөд үүнээс үүдэж бүтэхгүй Брайан гэх нэр үүссэн байна. Анхны мем дээр жолооны шалгалт өгч байхдаа согтуугаар тэв эргэсэл жолоотсон хэрэгээр баривчлагдсан тухай хошигноос байсан бөгөөд өөр нэг хэрэглэгч арай задгаа хошигноос нэмснээр бүтэхгүй Брайан интернетийг байлтанд авалж сая хүмүүс өөрсдийн хөвсбрийг хийж эхэлжээ. Өдгөө 16 жилийн дараа энэ мемний баатар Кайл Кревен ашигтын насанд хүрсэн. Тэрээр шүдний аппаратаа агуулж их нэртэй болж 2 хүүхдийн аав болсон тул түүний амьдрал тэмч бүтэхгүй биш байна. Сургуулаа төгсөөд Кайл барилгын менежментийн чиглэлээр диплом хамгаалж одоо аавынхаа барилгын компанид ажилладаг гэжээ. Үүнээс гадна алдартай зургийн түүнд маш их ашиг авч ирсэн юм. Тэрээр ширээний тоглоом, футболк борлуулахаас эхлээд Макдоналдсын онлайн сурчлаганд тоглох хүртэл олон ашигтай гэрээ байгуулжээ. Одоо харин Азионд бүтэхгүй Брайаны талд байгаа боловстой. Амжилттай хүүхэд. Бас нэгэн хуучны мем бол амжилттай хүүхэд. Тэрээр бүтэхгүй Брайаны адил олон жилийн түүхтэй бөгөөд мем судлалын их сурвалж болсон ууган мемнүүдийн нэг боловч өнөө хүртэл алдартай хэвээр байна. Бүх зүйл 2007 онд далайн ирэг дээр эс гарта чанга атхан бахархсан царай гаргасан 11 сартай Семи Грайнерийн зургаас эхэлжээ. Семигийн ээж Лени уг зургийг Flickr сүлжээнд оруулсан бөгөөд анхандаа эсэн цайзад дургүй хүү гэсэн утгаар тархжээ. Гэвч удахгүй хүмүүсийн анхаарал түүний бахархсан төрх, атгсан гарал руу шилжиж энэ нь жижиг ялалт, амжилтын тухай бичвэрүүдэд яг тохирсон тул тэрээр амжилттай хүүхэд гэх нэртэй мем болсон юм. 2012 онд энэ зургийн зохиогч эрхийг авч янз бүрийн гэрээнүүд байгуулсны ачаар гэр бүлд нь чамгүй оржоо оруулж эхэлжээ. Түүнчлэн энэхүү мем маш хүчрхэг байсан бөгөөд хүний амь насыг хүртэл аварч чадсан юм. Тодорхойлбол 2015 онд Семигийн аав Жастинд бөөр шийдвүрэн суулгах шаардлагатай болсон бөгөөд хүүгийн мемний тусламжтайгаар гэр бүлийнхэн GoFundMe сайтаар дамжуулан мэс заслалт зориулж $100,000 хүртэл цуглуулж чаджээ. Энэ бол үнэхээр бодит амжилт юм. Одоо энэ мемний эзэн Семи 15 настай бөгөөд маш их өөрчлөгдсөн. Тэрээр зөвхөн амжилттай төдийгүй зураг зурх, хөгжим сонсох, скейтбордоор хичээллэх дуртай загварлаг залуу болжээ. Гэхдээ тэр эсэн цайзад дургүй хэвээр байгаа эсэх нь тодорхойгүй хэвээр байна. Хэд хамаарчтай найз бүсгүй. 2012 он руу эргээд очие. Төсөөлөд үзтээ өсвөр насныхан Биберийг шүтэж өөрсдийгөө Белиберүүд гэж нэрлэдэг байв. Бибер фэнүүдийнхээ дунд Boyfriend Dog охины өнцгөөс дуулж ковержих уралдаан зарлажээ. Тэр үед 21 настай Лейна Моррис хэд хамааралтай найз бүсгүй нэртэй ковер бичлэгийг хийсэн юм. Нүдээр том нээж аимшигтай инээмсэглэл тодруулсан Лайна найз залуудаа усаарсан охины тухай дуулсан бөгөөд бичлэг нь эхний өдрөл 170 гаруй мянган ханалт авч маш хурдан алдаршжээ. Удалгүй Лайнагийн царайтай дэлгэцийн зургууд хэд хамааралтай найз бүсгүй нэртэй мем болсон хувирсан юм.
Харин Лайна одоо юу хийж байгаа вэ? Хүмүүсийг гэрийнхээ хонгилд ноож байна уу? Үгүй. Тэр одоо 33 настай бөгөөд том нүд аимшигт инээмсэглэлээ аль хэдийн орхисон. Тэрээр 8 жилийн турш амжилттай умбаж байсан ч 2019 оны 7 дугаар сард YouTube-ээс салж байна гэсэн бичлэгээрээ өөрийн эрүүл мэндэд анхаахын тулд үзэгчдтэйгээс салхах шийсэн юм. Гэхдээ түүх үүгээр дуусаагүй. Лайна өөрийн мем зургийг 2021 оны 4 дугаар сард NFT хэлбэрээр $411 мянган зарж чаджээ. Хэрв та NFT гэж юу болохыг мэдэхгүй бол энэ нь үндсэндээ бүтээгчийн зүгээс өөрийн бүтээлдээ олгож буй тоон гарын үсэг буюу токен бөгөөд үүнийг аль бие ёсоор их хувь гэж багтж байгаа хэрэг юм. Үнгүү татаж аваад ашиглаж болох мемний их хувийн төлөө мөнгө төлөх нь зөв үү буруу юу гэдгийг та өөрөө шийднэ үзье. NFT-гээс гадна Лайна өнөө хүртэл Instagram-д идэвхтэй байдаг бөгөөд хөгжилтэй бичлэгүүдээс гадна гэлээ бисквит нэртэй нохоонуудынхаа зургийг хуваалцдаг. Нохоо тайвтай эзэн байх нь 10 жилийн өмнө түүнийг алдаршуулсан мем байхаас хамаагүй дээр гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Дамшигын охин хаалга тогшиж буй скаут октоос жигнэмэг худалдаж авахгүй бол юу болдгийг мэдэх үү? Үгүй юу? Энэ зураг түүнийг харуулсан. Тогс омбүгээр хэлэхэд гамшигын охин мемний хүүхэд бол 5 настай Зой Рот бөгөөд тэр скаут биш галтан шатаагч биш юм. Бас фид төгсөн ярьсанда 22 настай бүсгүй энэ хөвгчтэй зургийн бодит төвхийг ярьжээ. Түүний андирдаг хороосын нэгэн оршин суугч газраа бүрэн цэвэрлэхийг хүссэн тул орон нутгийн галт хүмүүстээ тэмцэх албаныханд байшингаа галын сургуулилт хийхэд ашиглахыг зөвшөөрчээ. Зоёгийн аав гэрэл зурагчин байсан тул зураг авалт хийхээр шийдэж охиноо байшингийн урд зогсоож байхад зургийг нь авчээ. Дараа нь 2008 онд түүний зураг JPG сэтгүүлийн уралдаанд төрүүлсэн байна. Зураг хүмүүсийн анхаарлыг татаж интернетээр маш олон янзын хошин тайлбартай сурчлагдаж эхлэв. Ротын энэ зураг гинэт маш алдартай болжээ. Мемийг харвал Зоёг одоо шоронд байгаа байх гэж бодож магадгүй. Үнэн дээр тэрээр Хойд Каролинагийн их сургуулийг төгссөн бөгөөд тэнд энх тайван дайн ба ботлон хамгаалагч чиглэлээр суралцжээ. Түүнээс гадна тэрээр 2021 оны 4 дугаар сард мемээ NFT хэлбэрээр зарж $486,716 олсон байна. Гайхсан Хлой. Жигшиж гайхшир уур хэлэн. Хүүхдүүдийг Disneyland руу явуулж гайхшруулах үед ийм хариу үйлдэл хүлээдгүү. 2013 онд 2 настай Хлой Клем өөрийн гайхсан, жигшсэн мэт царайны хувирлаас болж мем болжээ. Түүнд Disneyland руу явж байргаа хэлэхэд Хлой интернетийн гүн рүү шууд шигтсэн бөгөөд энэ бичлэг нь 20 сая гаруй хандлт авсан байна. Магадгүй тэр энэ мэдээнд уурлаагүй зүгээр л маш ихээр гайхсан баг. Гэвч түүний хариу үйлдэл мем болоход яг тохирсон бөгөөд удалгүй төмсөр сайтад дээрх бичлэгээс скриншот хийжээ. Дараа нь BuzzFeed-ийн ачаар тэр усмын анхаарч татаж гайхсан Хлой мем хорвоод мэндэлсэн байна. Гэвч энэ охин хөмсгөө зангидхаа болсон болов. Одоо тэр 14 настай бөгөөд жирийн хүүхдийн адил амьдарч байна. Тэрээр слайм хийж заримдаа ээжийнх нь ажилладаг YouTube сувагт бичлэг оруулдаг. Хлойгийн ээж охиныхоо алдартай зургийг дөөрөж авахулсан зургаас охин хэнийг дөөрөөсныг мэдэж олсон. Дашун дэлгэд одоо тэд хуюусаа Хлойгийн алдартай харцнаас мөнгө олохоор төлөвлөж байгаа бөгөөд бусдын адил мемээ NFT зах зээл дээр $15,000 анхны үнээр дарахыг хүсэж байна. Ээж нь энэ мөнгийг Хлойгийн коллежийн төлбөрт зориулахыг хүсэж байгаас охин өөрөө энэ мөнгөөр понимор худалдаж авч өөрийн гисэн Disneyland-ыг байхыг хүсэж байгаа сонирхолтой. Энэ нь хүн Хлоя шиг дургуутсан байдалтай хариу үйлдэл үзүүлсэн ч хизээч бодлоо өөрчилж болбрийг баталж байна. Nyan Cat 2011 онд манай мемийн өвөг дээдснэр солонгоор баадаг нэстэг муурыг хараахан төсөөлөөгүй байв. Гэвч хүн төрөлхтний аз босгод удахгүй бүх зүйл өөрчлөгдсөн юм. 2011 оны Микеланжело босох Крис Торренс энэ бүхэн буйны хандивын аянаас эхэлсэн гэж ярьжээ. Тэрээр уран бүтээлчдийн шууд дамжуулалтад оролцож байсан бөгөөд үзэгчид янз бүрийн үгс илгээн хүсэлтэд үлдээж байв. Тэр үед тэр хэд хэдэн санааг нэгтгэхээр шийдэж биеийн жигнэмээс бүтсэн солонгоор баадаг муурны зураг зуржээ. Зураг нь өхөөртөн байсан ч тэр шөнө Крис үүнийг хэрхэн сайжруулж болохыг зөвлөсөн байна. Түүний хийснээр сэрэнгүтэл тэр 8 битийн хөдөлгөөнд дүрсэж эхэлсэн бөгөөд ингэж Nyan Cat бүтжээ. Хамгийн сайхан нь жигнэмгийн бие нисэх чадвараас гадна энэ муур Крисийн тижээр өмтөн Мартигаас сэдвсэн бүтээл байв. Сайн мэдэн гэвэл Крис мемээ NFT хэлбэрээр зарж $587,000 авсан байна. Харин муу мэдэн 2012 оны 11 дугаар сард Nyan Cat-ийн онгод болсон Марти Муур харамсалтай таалт өгсөжээ. Гисэн эдэж түүнийг одоо хаанигтай тэнгэрт нисэж байгаа бах гэж бодоход таатай байна. Чарли миний хураг хазчихлаа.
Одоо цагт YouTube контентоор дүүрсэн тус бид бас энд ажиллаж байна. Тэгэхдээ урд өмнө няш хүүхэд ахынхаа хураг хазаж байгаа бичлэг хүмүүсийг хэдэн цагийн турш хөгжөөж чаддаг байв. 2007 оны 5 дугаар сард Их Британий иргэн Ховард Дэвис Кар Америкт амьдардаг загалмайлсан эцэгтэн зориулж өөрийн хүүхдүүд болох Харри Чарльз нарын бичлэгийг байршуулжээ. Чарли өөрийн ах Харригийн хураг хэд хэдэн удаа хазаж байгаа хөгжөлтэй бичлэг зөвхөн загалмайлсан эцэгтэн таалагдаад зогсоогүй юм. Энэ бичлэг 2 жилийн дотор 92 сая хандлт авч 2009 онд 30 сая хандлтаар хамгийн их үзэгдсэн бичлэг болжээ. 10 гаруй жилийн дараа буюу 2021 он гэхэд 886 сая хандлттай болсон байв. Гэвч алдаршсан Дэвис Карийн гэр бүл одоо хэрхэн амьдарч байна вэ? Үгүүд аль хэдийн өсөж том болсон. Хурууг хаздаг байсан Чарли одоо 14 настай. Харин түүний хохирогч Харри 17 настай. Тэд одоо ч сургууль сурч байгаа тус ямар мэрэгчлээ болсон тодорхойгүй хэвээр байна. Хэдийгээр Чарлид интернетийн алдрын амт таалагдсан бөгөөд тэрээр блогч болохыг хүсэж байгаас Харри одоогоор инженер болохоор төлөвлөж байгааг. 2021 оны 5 дугаар сард гэр бүлийнх нь уг бичлэгийг NFT хэлбэрээр асар их үнээр буюу $760,999 дамжгийн охин болсон хит хамааралтай найз бүсгүй мемүүдийг хөдөлж авсан яг тэр засууд зарсан бөгөөд үүнээс болж бичлэгийг YouTube-ээс устгахад хүрчээ. Нийгмүүд нь тэнэг хөдөлთა авч мэд санагдаж болгоч урлагийн бүтээлийн аж цаг хугацаа өнгөрөх тусам илүү үн цэнтэй болсон гэж үздэг. Гэхдээ надад танд Пикассогийн гайхалтай цогцоллого байна шүү дээ гэдэг өгүүлбэр хөөх чамд ямар олон мемнүүд байдаг юм бэ гэхээс хамаагүй илүү сонсогдохоор санагддаг юм.